Сайн байцгаана уу? Бүтээгчдийн ертөнц Тэнгэр газрыг холбосон эрчим энергийн сувгаас бэлтгэн явуулдаг өнөөдрийн подкастыг эхэлж байна. Өнөөдөр болроо багш голчах гамбат миний бие 3 ингээд далд ертөнц тэгээ ихтгэл үнэмшил одоо мухар сүсгийн талаар сайхан чөлөөтэй сайхан ярилцах гад сууж байна. Тэгээд сонсогчдоо бас өнөөдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн мэнд хүргье. Тийм тэгэхээр одоо хэдүүлээ жоохон мухар сүсгийн талаар эхлэх нэг жоохон ярилцаж удаад. Тэгээ хүмүүсийн нэг бүр уламжлал болоод ирсэн нэг ихтгэл үнэмшлүүд байна шүү дээ. Тэрнийг нэг цаад утга санааг сайхан сайн ялгаж салгаж чадахгүй үднээс бас нэг буруугаар ойлгоод тэр нь ингээд сүлдээ мухар сүсэг болоод ингээ хев дадал болоод ирсэн юм зөөлүүд их амьдрал дээр харагддаг л та. Жишээ нь одоо цайсууныхын дээжиг цонхороо өргөх. Энэ нь өөрөө одоо яг байгаль дээр гарч хийх цонхноосоо өргөөд тэр юу бодож өргөж байгаа энэ минь асуудал доотлолт нь одоо машин тэрэг байна. Тэр одоо хүний бас нэг хил ам тэр нэг машин аваагаа тавьсан байгаа тэр хүний тэр машин дээр одоо суугаан тусаах нь одоо сайн зүйл үү энэ талаар хэдүүлээ нэг жоохон ярилцвал Ер нь бол нөгөө мухар сүсэг буюу эсвэл ихтгэл үнэмшил гэдэг энэ зүйл төр манай монголчууд ч нөгөө бас л нэг онцгийн хэлхээсэнд нөгөө янз янзын зүйлийг туулж үзлээ шүү дээ. Өмнө нь бид нэр өвд эцсийн үед яадаг гэсэн мөнх хөх тэнгэрээ шүтэж тэнгэрийнхаа өг өгдөл санаа энэ бүгдийг өөрсдөө ахуйн амьдралдаа буулгаад тэргээрээ ингээд аж төрөөд явж исэн бол дараад нь бас нөгөө нийгмийн өөр тогтолцоос болоод нөгөө шашин янз бүрийн зүйлүүд орж ирсэн. Тэр нь бас тодорхой баггүй хугацааг туулаад явахдаа бас яг тэр шашны үзэл сурталаар хүмүүжиж өсөж өөр хажуудаа ингээ өглөөлж явсан гэдэг юмнууд байдаг. Тэнгүүд уг нь бол хүнд нөгөө нэг монгол хүний нэг гал цог гэдэг өөрийгөө олох гэдэг нэг юм байдаг тий. Тэрийг олж мэдээгүй нөгөө өөрийгөө таньж ойлгоогүй хүмүүс ерөнхий нөгөө амьдралын туршид явсан нөгөө зан үйлийнхаа хэвшмэл байдлаараа ойлгосон ч ойлгоогүй ч нөгөө төндөө итгэж нөгөө мухраар итгэж сүсгэлж явдаг бас нэг юм үлээд байгаа. Тэгээ энэ утгаар нь л харж ойлгоод байгаа. Уулан дээр үед сайхан өвөө эмээнэр маань одоо жишээ нь цайныхаа дээжийг минийх одоо ингэж өргөж байгаараа ингээ тэнгэр бурхандаа ингээ залбираад хамгийн сайн сайхныг одоо ингээд хүсээд гэд одоо нэг манифест чинь яг бүр тэр цэвэр зүрх сэтгэлээр болно ингээд гаргаж ингэж өргөж штэ Тэгээ одоо яг яагаад энэ гэхэлэр бас яг тэрний нэг утга учирыг бас нэг тайлбарлаж өгж байгаа эцэг эхүүд маань яг тэрнийг цайнаас өргөхөр л сайн байдгийг гинлээ. Тэгээд одоо үр хөвгтдээ энэ сайн сайхныг л бодож мэдээж өргөж байгаа. Гэхдээ тэрний нэг утга санаа уялдааг нь бүр ингээд сайн тайлбарлаж өгөөгөөс болоод бас ингээд байд юм болов. Тэгээ тэр нь болохоор хаана яаж өрөх үү гэл зөндөө юмнууд байдаг одоо газар хөрсөн дээр одоо тэр нь сүүний тусал нь одоо тусаж байх ёстой юм яг тэгээд нэг цонхороо ингээд өргөд байгаа нэг хүний нэг буцаад хүний хараалыг идэх юм үсгэж байгаа байхгүй. Одоо ингээд нэг машин дээр ингээд сүү тусчдаг нөгөөтгөн тэгэл өстэй нэр хинэн одоо ингээд өргөч ба гэл хамаг хараалаа одоо урсгаал тэгэл машинаа цэвэрлж байгаа шүү дээ. Энэ нь өөрөө яг тэр сайхан сэтгэлээ гаргаж тэгж хийж байгаа үйлдэл боловч эргээд нөгөө хүнд ийм нөлөө үзүүлсэн байна гэдгийг бодож ухамсарлах юм байхгүй одоо ийм үйлдэлүүд гараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ ингээд яг цаад яг утга учир нь яг юуны төлөө залбирч өргөж гэнэ вэ? Тэгээ гарах үр дагавар нь ямар вэ гэдэг юм талаараа ерөөсө бодоогүй үйлдэлээс гарсан юмнууд чинь өөрөө мухар сүсэг болчиход байна л та. Түрүүнд бабаа хэлсэн яг нөгөө хүн яг өөр дөрөө ирээгүй өөрийгөө таниагүй тэгээ аливаа юмны цаад утга учирыг тайлж ойлгоогүй
учраас одоо тэгээ бусдаас нөгөө нэг юугаа янз бүрийн нөгөө юугаа асуудаг болж бүтэхгүй байгаа. Тэгээ сэтгэл түгшээсэн ийм юмнуудаа асуудаг. Тэгээд нөгөө хүн нь одоо яг тэр асуусан хүнийхээ үгээр одоо тэр үйлдэлээ одоо ямар ч ухамсаргүйгээр үйлдэж байгаа учраас энэ мухар болчиход энийг л мухар сүсэг гэж ерөнхийд нь хэлээд байгаа юм л да. Монголчууд эрт цагтаа ямар байсан бэ гэхээр тэнгэртэйгээ ерөөсөө маш их холбоотой байсан цаг үед бол энэ мухар сүсгийн асуудал ер нь бол байхгүй байсан гэж ойлгож байгаа юм л да. Яг тэгвэл төрсөн цагаас нь эхлээл энэ өвөг дээдс тэнгэр шүтэн гэдэг юм чи ямар учиртай байдгийг тэр нь тэгээд бүр ах уйда амьдралд нь өдөр тутмын амьдралд ингээ хөвшил болцсон. Тэгээд тэрний цаад утга учирыг нь ингээд багаас нь эцэгчүүд нь ингээд ойлгуулад таниулаад өсгөждөг ийм байсан цаг үед бол ийм мухар сүсгийн асуудал бол байхгүйсэн байна. Сүүлд одоо гадны одоо энэ шарын шашин орж ирсэн цагаас энэ байдал нь алдагдаад хаагдаад тэгээд энэ ахуйда шигсэн юм авч үлдэхийн тулд одоо нэг тэр шашин руу юмнуудаа авч үлдэх юмнуудаа уусгаад ингэ явсан. Дээр нь нөгөө шарын шашны номлолыг одоо ерөөсөө нэг төвдөр танихгүй байдал хэлээр ингээд уншдаг барьдаг ийм байдлаас болоод одоо хүмүүст тэр цаад далдын зүйлийн утга учир нь ингээд ойлгохгүй бүрхэг болж ирсэн цагаас ингээд хүмүүс ингээ мухраар юм дах тэрийг ухамсаргүйгээр үйлдэх ийм байдлаар бол олон үеэр явж ирсэн учраас одоо өнөөдөр ингээ мухар сүсэг гэд яриа сууж байна л да. Энэ дээр би нэг юм гээд нэмэлтлэхдээ яг одоо энэ шарын шашин буюу одоо энэ буддаас ирсэн сургаал номдлууд одоо ингээд гандан дээр одоо номнууд уншигч чинь тэр номнууд бол угаасаа ухамсарыг тэлсэн бас л сайхан номнууд байдаг баг. Гэхдээ яг тэр төвдөр монголоор унших нь бол нэг хамаагүй. Зүгээр тэр номыг уншуулснараа тэнд нэг одоо нэг юм ухаарч авах хэрэгтэй байгаа байхгүй. Энэ ном ямар утга учиртай, яг юу хэлэх гээд байна те. Би яг ямар учраас одоо те ламд үзүүлээд ямар учраас одоо би зовлон одоо юу гэдэг шилтгаан хэлж байгаа шүү дээ. Шилтгаан хэлэм за ч тэгвэл ийм ном уншуулах юм байна гэдэг ингээд бичээд өгдөг. За тэгэнгүүт тэрний нь болохоор ерөөсөө баг нэрийн ч сайн мэдгүй бүтлээ гандан дээр очиод уншуулад би ном уншуулаа сайхан болчлоо гэх биш. Харин за ямар нэртэй ном бай те. За тэгвэл энэ ном нь те төв дээр яг ямар утгатай те. Миний энэ одоо энэ асуудал дээр надад ямар ухаарлах гэж байгаа гэдэг юм мэдчихэж уншуулах хэрэгтэй байдал. Нэг ном бичүүлээл тэрнийг уншуулад би сайхан болчихно гэдэг юм чинь өөрөө мухар сүсгэж байгаа. Тэгээ нөгөө номны чинь бас агуулга нь юу юм цаад очих хийдсэн тэр үүлийн нөгөө юу гэдэг лээ нөгөө үр дүн тийм. Үр дүн нь яг юу юм бэ гэдгийг бас таньж мэдэж эсвэл нөгөө сүсгтэндээ бас энийг нөгөө лам хургуудмад манс энийг тайлж өгч явах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгэхгүй нөгөө ингээл харангуйгаар за энэ төвдөн юуг нэг цагаан шүхөртэйгээр ингээд гэж юм. Ингээ явчихлаар л нөгөө яг л мохрол байдал руу орчвол. Тийм. Хальт нөгөө бас за энэ ном ийм шүү. За одоо тэгээ сайхан залбираа сууж байгаарай гэжсэн үе лам дээр очиж хахад нэг тийм байдаг байсан л та. Тэгээ за тэгвэл нэг ийм л юм байна да. Энэний төлөө уншиж байгаа юм байна гэд ерөнхий нэг тэ нэг товчхон мэдээлэл авчиж байгаа байхгүй. Тэгэл болоо. Тэгэл номоо одоо нэг 30-40 минут уншдаг. Гэхдээ тэр нэг ерөнхий тайлбар биш те. Ийм учраас одоо учир шалтгааны тайлбарлах нэг ийм үйлчлэгээ ер нь тутамг юм уу та тий. Тэгт ч одоо бид нар ч одоо энэ далд ертөнцийг судлаад хоорондоо ингээ бяцлахад тэгээд яг тэр ийм бол тийм гэдэг одоо учир шалтгаанаа яриад ингээ суудаг тэр нэг ойлголтыг одоо тэрнийг өгч чадахгүй байна л да тий.
тэгээд энэ нөгөө юмыг ингээд мухар ойлгоно гэдэг бол одоо бас нэг талдаа нөгөө ухамсар тэлээгүй ухамсар ийм дорой байгаа шинжил гэж би одоо хараад байгаа юм л да. Хүн ер нь те яг энэ ухамсараа тэлэх чинь маш чухал гэдгийг өнөөдөр ойлгож сууж байна л да. Ухамсар тэлнэ гэдэг чинь юмны тэр цаад нарийн учир утгыг үндснээс нь ямар юу зүй тогтол юу вэ те тэрийг нь одоо ойлгож хүлээж авна гэдэг утга байгаа байхгүй. Нөгөө хүүхдүүдийг чинь бас нөгөө бидний аав ээжийнхэн ч гэдэг юм уу одоо инста төлөвшөг хүүхд байна гэж ярьдаг шүү дээ. За тэгсэн чинь энэ төлөвшөх гэдэг үг юу ямар утгатай байсан бэ гэд бас энэ тухай ингээ бодож ярмаар байдаг. Тэгтэл нөгөө бидний амьдрал ерөнхийн энэ ахуй амьдралын маань үндсэн туулал маань юу гэдэг вэ гэхээр хүн бусдын жишгийн адил харууд мэдлээд тэгээд сурч боловсроод тэгээд амьдралтай танилцаад унаж босоод ингээд явж байхдаа тэндээсээ нэг ухаарлал авдаг, зовлон үздэг, тэндээсээ тэнхээждэг ч гэдэг юм уу те нам суудаг гэдэг. Иймэрхүү төвчнөр л бид нэр ингээд нам сууж ухаачаад жоохон бийжээд ингээд яваад байгаа боловч нөгөө дотроо би өөрөө ер нь яах гэж төрсөн. Миний үр хойчуудам ямар байх юм? Миний өмнөх үе ямар байсан? Энэ харууд дэлхий дээр би ер нь яах гэж төрсөн. Энийг ойлгох тэгээ өөрийнхөө тоолж мэдэх энэ хүч гэдэг чинь ямар агуу гэдэг юм бэ гэдгийг л ойлгоод ухамсарлаад авчихвал уг нь нөгөө нэг мохор байна уугүй юу. Одоо жишээ нь би ч одоо бөөн гэхдээ бас энэ далд ертөнц гэдэг зүйл дээр өөртөө холбогдох гээд ингээ хичээгээд явж байна. Анх ингээл бөө болоод ингээл явж хахад нөгөө би чинь тэнгэртэй хүн. Тэгээ яах вэ нөгөө тэнгэртэй бүх юм даатгачдаг. Шүтэн нэрээр бүх юм айлгчдаг хүмүүс зовлон зүдгүүр асуудал болгоно илүү шүтэнтэй нуулзаа ингээд тийгээл тэнгуутэн тэргээр нь би чинь сайхан сэтгэлээр ингээл зав тэгээд шүтэнэ болгоё. Таадтайг уулзуулъя гэл ингээл үйл хийгээл ингээл явж идэг. Гэтэл би өөрөө ерөөсөө тэндээс ямар нэгэн төлөвшөл нөгөө ухаарал ухамсар гэдэг өөрийгөө олох гэдэг зүйлийг ерөөсөө хийгээгүйсэн байхгүй. Тэгсэн чинь маань шүтэн яадаг вэ гэхээр хүмүүстэй ингээл уулзаал тэр асуудал ийм байна. Энэ асуудлыг та ингээд зэгслээд өгөөч. Тэгээ намаа нэг сайхан болгоод өгөөч гэл ингээл юм. Тэгсэн чинь маань шүтэн нар юу гэж хэлсэн байсан бэ гэхээр за яг хоо энэ үйл энэ янз бүрийн асуудал одоо уналт босолт энэ юмнууд чинь бид нэр зэгслээд өгч болно. Гэхдээ чи өөрөө сэрж, өөрөө ухаарж, өөрийнхөө дөлийг асахгүй бол яаж чи цаашдаа явах юм бэ? Хүн чинь нөгөө нэг тэрийг ухамсарлаагүй үед яг нөгөө мохор зүсэг гэдэг шиг харанхуугаар итгэж үнэмшнэ гэдэг шиг зүйл нь дотроос өөрөө ирэхгүй автоматар ажиллаад бараг л нөгөө би будаатай бол идэхүү, уралтай бол идэхүү гэдэг хүртэл асуух нь олгүй болоод эхэлдэг. Тэрийг нөгөө талаас нэг толгойг болно гэж ойлгож ярих гэдэг л да. Инстаа нэг өөрийн толгой байхгүй шүү гэдэг шиг. Ингиж хүмүүс нөгөө мохортлож сүсэглэж ингэж яваад байна. Тэгээд тэр шүтэнэ маань хэлжсэн өөрийгөө олоо төлөвшөө. Тэгээд өөрийнхөө галыг асгаатгаа. Тэгэхэл юм бол чи хойш-хойшттой чи угаасаа чамд ямар нэгэн асуудал гай зовлонч гэдэг юм бартасаад энэ гарах зүйл чинь шал өөр болоод ирдэг юм аа. Тэний төлөөл нөгөө юугаа сургаад ингээл байгаад байгаа юм л та. Тэгээд тэр нөгөө өргөл өргөж гинэ гэж тэгжсэн. Энэ өргөлийг би яах гэж өргөд байгаа юм бэ? Юуны төлөө өргөж байгаа? Хинт зориулж өргөж байгаа юм? Тэгтэл хүн чинь болохоор зөвхөн нөгөө өөртөө зориулж өргөдөг шүү дээ. За миний өөр хүүхдүүд миний бие эрдэгчээс эсвэл би нэг сайхан мөнгө төрөхтэй сайхан амьдраад явъя. Маргааш амьдралынхаа төлөө эсвэл миний өөр удам хүүхдүүдийн төлөө ч гэдэг юм ингээл их хүн гараал өргөлөө өргөдөг. Тэгтэл эрт дээр үеийн хатад ээжэд яадаг байсан гэхэлэр энэ улс их орн минь энэ ард түмний сайхан цэгийн байгаасаа гэж өргөл өргөдөг. Хангаа дэлхийд мөн тэнгэртэй өргөл надуулж ингэж байдаг гэсэн бол одоо болохоор ерөнхийн нөгөө нэг юм дадал хөвшил гэдэг зүйлээр нөгөө лам бишгэрнэ нэг манай эргүүлээ сурцсан хүмүүс байдаг шүү дээ. Байнгын. Тэ. Яг тэр шиг нэг тийм дадал хөвшлийн зүйлээр ингээд юмыг аргацаач игээд байдаг. Тэгээд нөгөө өөрөө тэр нөгөө маш гоё хүчтэй нөгөө хинд зориулж юуны төлөө хийж ан гэдэг тэр сүсэглэл нь өөрөө сулхан учраас бас хийж байгаа үйлдэл нь нөгөө цонхороо ингээд өргөж байгаа болохоор
нөгөө хүслийн тэр өргөлтөн жижигхэн. Тэгтэл доор тэр машин дээрээ тосоод авч байгаа хүний хараал нь өндөр. Маш хурц. Тэгэнгүүт л нөгөө ахуй амьдрал нь ерөөс ойлгохтой дээрдэхгүй ингээл нэг юм үлийн үрийн тойрогтой аваад ингээд яваад. Иймэрхүү өнцгөөс нь харж ойлгож байна. Тэг хүмүүс нөгөө нэг юу яадаг штэ. Өөрийнхөө мэдхгүй таниагүй юмыг одоо эсэргүүцдэг те. Буруу шаадаг нэг тийм юм байгаа штэ. Гэтэл одоо тэр юмыг эсэргүүцэхээс өмнө одоо тэрийг ядч цаад эн чинь ямар юутай байгаа. Цаана ямар утга учир байгаа. Ямар юм хэлэх гээд байгаа гэдгийг ядаж бас нэг уншдаг. Тэ? Судалдаг. Тэгсний дараа бас нэг тэрнийхээ талаар юм хэлдэг. Ийм баймаар байгаа байхгүй. Тэгэлгүй ерөөсөө за би тэр ийм шашны өн гэл нөгөө шашнаа эсэргүүцчихэд. Тэ? Иймэрхүү үзлээс бас тэр чин мохор сүсэг гэдэг чинь бас юу яагаад байгаа байхгүй. Нэгийгээ буруутгаж буруу шаадаг. Өөрийнхөө үзлийг одоо бусдад тулгадаг. Ийм байдал чинь бас биднээсийг мохорлал байгаа юм л да. Төөрөгдөл тас. Төөрүүлээд байгаа юм. Уг нь бол одоо энэ дээр манай гамбаагч бас илүү тодорхой хэлэх баг. Христ гэж юу юм бэ? Буддизм гэж юу юм бэ? Эсвэл нөгөө Коран, Мухаммед гэж юу юм бэ? За одоо бидний бөөг мөргөл зан үйл юу юм бэ? Эдгээр чинь уг нь бол нэг талаас нь бүгдийг ойлгоод харах юм бол янз янзын арга хэлбэрээр нөгөө уулын орой өдөл мацж байгаа шүү дээ. Тий. Ухтаа бол эдгээр чинь цаад амин чанар мөн чанараараа бол одоо нэг л газар очиж нийлж байгаа шүү дээ. Гэтэл наан ерөөсө харагдаж байгаа шин чанар дээр нь хүмүүс төвлөрөөд байдаг. Яг нүдэнд харагдаж одоо тархинд ингээд ойлгогдож байгаа ийм мухар байдлаараа тэрийг ойлгоод тэгээд ингээд зөрчил маргаан гаргаад байдаг. Ийм асуудал байна. Хуваагдал үүсгээд байдаг тийм. Яг нөгөө хүн болгон ч нэг өөр өөрсдийн өөр өвөрмөц чанартай дахин давтагдчихгүй гэж байдаг шүү дээ. Жишээ нь зан характерын хувьд ч гэсэн өөр ашигтай байдаг. Юмыг хүлээж авах ертөнц нь бас янз янз өөр байдаг. Жишээ нь математикийн хичээлийг нэг багш орж ирээд 30 сурагчд орж ирээд заахад тэр 30 сурагч 30-уулаа өөр арга барилаар тэр математик сурдаг. Зарим шууд тархины хурдтай хурдан юм тархины ажилтг хүүхдүүд бол баг багшийг самбар дээр бичээд ярьж яхад нь ойлгочдөг. Зарим нь бичиж тэрийг олон дахин давтаж хийж ойлгодог. Зарим нь одоо яадаг юм те ахин уншиж ойлгодог ч гэдэг юм уу. Ингээд нөгөө хүн болгонд янз янзын юмыг хүлээж авдаг чадамж нөгөө хардаг өнцөг ертөнц гэдгээр байдаг болохоор магадгүй энэ шашны урсгал энэ зан үйлүүд ч гэсэн бас яг тэрэнд нь таарах талаас нь янз янзаар өөр арга барилаар бас дэшээ ингэж цайлж тэмүүлж явдаг юм болоо гэж бас ойлгоод байдаг байхгүй. Хүн дотроо оюуны гэгэрлийг ингээд аваад юмыг дотроо бясалгаж авч чаддаг тийм төрлийн чадамжтай хүнд бол буддизмын аргаар шарын шашны аргаар ч гэдэг юм ингээд явхлаар тэр гэгэрлийг олно. Зүгээр л инэрэнгөө нөгөө инэрч хайрлах нэгүсэгт гэсэн энэ зүйл рүү орохлоор магадгүй христийн зан үйлээр явчих болно ч гэдэг юм уу. Ингээд нөгөө хүн тарах тэргээрээ бас ингээд тал тишээ болоод байгаа юм шиг санагддаг. Тэгээ энэ шашнууд болохоор одоо тэр хүний одоо яг энэ далд ертөнцийг энэ сүнсэнд мэдрэгдэж байгаа зүйлээ ингээд яг нээлттэйгээр хүлээж авч чадахгүй байдлыг нь одоо бас нэг талдаа ашиглаж байгаа тал байгаа тийм. Бас юм өөрснийхөө энэ үзэл баримтлалыг тулгадаг. Тийм. Энэ байдлууд бас их нөлөөлж байгаа байхгүй хүмүүст. Энэ дээр нэг за би ярьж байгаа. Нөгөө улс төрийн бодлого юу гэдгийг геополитикийн бодлого ч гэдэг юм уу тийм. Төрийн бодлого тэгээд улс их орныг эрхшээгч гэдэг юм уу. Энэ зүйл нөгөө хутгалтаж ороод ирэхлээр л энийг гуйлаад байгаа юм л та.
биш одоо энэ улс төр гэдэг чинь ерөөсөө асар их нөлөөтэй тэр шашныг ашигладаг ийм болчиход байгаа Тэгээ нөгөө шашин дөр хосолсон гэж хэл хүртэл нөгөө хууль дүрм залтандаа хүртэл оруулж ирэл те. Ингээл нөгөө ямар нэгэн арга тэр яаж байгаа гэхээр зүгээр л нэг хин нэг хүний хувийн ашиг сонирхол тэнд шингэчээд байгаа байхгүй. тий. Би өстой нэг сони юу гэдгийг нөгөө юу яагаад эвгүй зүйлийг сөхөөд идэх шиг ч юм уу хэлэхэд бөөгийн зан үйлэнд нөгөө улаач гэж нэг хүн байгаа. За түшээ гэдэг нэг хүн байж байгаа. За тэмүүтэр улаач гэдэг хүний бие дээр нөгөө удмын сөхөө шүтэний сүнсэн бие орж ирж залраад тэгээ үйл зан үйлээ хийгээд ингэ явж идэг. Тэгтэл хугасрах гэдэг нэг тийм үг байдаг байхгүй юу? Тэр нь яадаг гэхээр нөгөө тухайн улаачийн биед тэр тухайн шүтэний сүнсэн бие бүрэн орж ир сууж эзэгнэж чадчихэв уу чадахгүй байна уу? За чадчихлаач гэсэн дундуур нь нөгөө улаач хүний оюун ухаан тарих өөрийн хүсэл сонирхол тэр дотор зэрэгцэж оршиж гинэ үгүй гэдгийг ярьдаг байхгүй тэр нь. Тэгээ магадгүй яг тэр улаач хүний өөрийн бас хүсэл сонирхол ямар нэгэн зүйл нь зэрэгцээд ороод ирэхлээрээ л хугасрал гэж нэрлэдэг. Тэгээ хугасарч гисэн байгаа бөөштэй юм дээр очиод юм хэлэхлээр нөгөө хийж байгаа үйл янз бүрийн хараалж байгаа арилгаж байгаа ч гэдэг юм уу сайн сайхан юм өрөөж байгаа үйл нь дандаа буруулчдаг. Тэгэнгүүт чинь одоо нөгөө нэг хэсэг цаг үед бол маш их олон бүүнэр төрлөө. Тэгээ саяхан нөгөө 2-3 жилийн өмнөөс эхлээд нөгөө тэнгэрийн их том шүүлт болоод ингэ явсан. Тэнгүүд нөгөө бөө хүнд чинь бас нэг өөрөө зэгцэрч төлөвшөх үндсэн нөгөө бөөгийн тархиа олох гэдэг ч юм уу. Энийг хийхэд бас нэг тодорхой үеийн хугацаа байдаг. Цэрийн хугацаа ч гэдэг юм уу. Нөгөө улаач хүн өөрөө төлөвшөж тогтоогүй байгаа тохиолдолд нөгөө манай сайхан шүтэж орж ирчлээс мундаг юм хайж нэгэд тэрэнд нь өнгөр сагсанж явахдаа дундуур нь өөрөө орж ирээд яг үл төлөвшөөх учраас дундуур нь өөрөө зэрэгцэж орж ирэнгүүтээ унцдаг. Тэгээ нөгөө шүүлтэн дотор унаад зарим нь болох нь болоод зарим нь эсвэл нөгөөстэй амиа гээгээд гэдэг шиг те янз юм болоод чадчих үлдсэн хүмүүс нь одоо өнөөдөр ингэ байж байгаа гэдэг ч юм уу ийм нэг бас болоод. Тэр нөгөө өөрөө давхардаж орж ирээд гэдэг чинь шүү дээ. Тэн дээр нөгөө улаач нь өөрөө бүрэн цэгцрээг үед тэр үйлийг тэр өөрөө нөгөө тархинасаа хин гэсэн шүү дээ. Тэгэхээр л буруулчаад нэ цаад утгачрыг нь ойлгож чадахгүй тий. Тийм хүчийг нь зөв хийж чадахгүй. Хүчийг нээж чадахгүй. Дээр нь одоо мөнгө төгрөг айгүйх нэгдэг шүү дээ тий. Тийм юм гээл яг хоо тэр нөгөө бас нөгөөгөө авааны юм бас байдаг л ах л та. Тэр нь хитэрсэн бас нэг юм байгаад идэг шүү дээ. Тэгээ зайлшгүй нөгөө нэг зовлон зүдгүүртэй тулгарсан нөгөө хүний чинь тэстэ зовлон дээр нь тоглоод идэх шиг тийм. Тэгээ нөгөө өөрийнхөө ашиг сонирхлыг дунд нь шингээгээд ингээ яхахлаар л болохгүй болол. Тэгээ уул нь тэр үйл хийж байгаа тэр үйл хийлгэж байгаа хүнд нь тэр одоо бууж байгаа бүү маань тэр түшээд маань яг ухамсарлуулах хэрэгтэй байгаад байдаг. За яг үйл хийж болно үйлийг бол маш сайн тайлбарлаж өгөө тий. За ямар нэгэн зовлон шалтгаан одоо хөл хагцал ч юм уу одоо юу гэдэг мөнгө төгрөгийн асуудал ч гэдэг юм уу. Энэ асуудал болгон чинь тэ хүнд яагаад ирсэн юм бэ? Юунаас үүдэлтэй юм бэ? Чи яг ямар бодолтой, яг ямар үйлдэл гаргаад амьдрал дээр яаж яваад байгаа гэдэг цаад учир шалтгааныг хэлж өгөөд үйлийг хийж өгч байгаа. Яг гоо бөөнөр байгаа тэ зарим нь бол одоо ийм байхгүй байгаа шүү дээ. За тэгэнгүүт хүн болгон дээр мөнгө аваач ч өгөөл одоо харсан үдсэн болгон дээр мөнгө аваач ч өгөөл яваад барьж бариалуу. Бариал яваад идэх хүмүүс шүү дээ. Тэд нар чинь өөрөө тэгээд яг тэрнийг ойлгож чадахгүй ингээд тэ хин нэг нь л намайг аварчин гэдэг нэг сэтгэх байгаад шүү дээ. Энд чинь өөрөө ингээд бас болохгүй байна. Мухар сэтгэлтэй орчоод байна. Тэрнээс яг тэгээд үнэхээр тэр үзэж харуулдаг хүнд байх юм бол яг юунаас болоод болохгүй байгаа гэдэг учир шалтгаанаа гэдэг ухамсарлаж авах юм бол байгаад идэг. Тэгээд тэр хүн маань яг гэхэлэр яг өөр дөрөөл ирэх шаардлагатай болчиход байна л да. Одоо биднүүсийн одоо суралцж байгаа, сонсож байгаа юугаар бол одоо чамайг өөрөөс чинь өөр хинч бүрэнгүүц засахгүй гээд байгаа шүү дээ. Өөрөө өөрийгөө л хүн засч юу яана сүнсээ нэнэ чөлөөлнө гэдэг. Яг хоо лам бөөнөр бол тодорхой хэмжээнд өнгөн талын ч юм уу эсвэл одоо юу гэдэг юм. Бас заслал ном
тодорхой хэмжээнд хүрж байгаа. Ундаг хүмүүс байна. Тийм ундаг хүмүүс байгаа. Гэвтэл тэр чинь тэр хувь хүн өөрөө бүрэн гүйцэд ухамсарлаж ээж тэрийг зүрх сэтгэлээрээ хүлээж авч ээж тэгжиж тэр үйл бүрэн дүүрэн болдог гэдэг юу байгаа шүү дээ. Тэгэхээр зүгээр л нэг ном уншуулсны төлөө нэг л зүгээр нэг тэнгэрт даатгасны төлөө энэ тухайн хүний тэр үйл засрахгүй. Байгаад байгаа байхгүй арга цаас нь л асуудал болчиход. Тэгэхээр түрүүний нөгөө нэг ингээд л альва шашны цаад нарийн гүн ухааныг ойлгохгүй ээжэж буруутгадаг. Тэгээ буруугаар ойлгодог, буруугаар юу яадаг гэдэг чинь энэ цаана эднэр чинь заслан утга нэг л байгаа даа тийм. Хүн өөрөө тэрийг ухамсарлаж тэрийг үнэхээр одоо засыг залруулъя. Энэ асуудал надад л байгаа тийм. Би л хийчих ёстой гэж хүлээж авахгүй бол тэгэл яг нэг 2-3 хоногийн засал болж магадгүй. Тэгээ нөгөө хурцуулж далтай булгаж бултай гэдэг шиг л юм болчиход байдаг байхгүй юу? Тийм. Гişнээ наан ингээд нэг хөгжөрсөн юм байлаа гэхэд тэрийг яг янз бүрийн шишний ч юм уу эсвэл бөө зан үлэрч гэдэг юм ингээл цэвэрлээл ингэж байгаа намжиж байгаа. Гэтэл цаана нэг жоохон ялзрал үлдсэн ба тэр чинь буцаал ахаал дэлгэрэл ахаал гарч ирдэг. Тэгэхээр одоо цаг үед бол ер нь харьцангуй одоо ингээд нэг сүнсний сэрэлтийн үе ирчлээ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр хүн болгон энийг хүлээж аваад тий би өөрийгөө засах юм байна. Би өөрийгөө л сэрэх ёстой юм байна гэдгийг л бас нэг өөр дөрөө хүлээгээд авчвал тий. Спорт дээр ч юм уу эсвэл хүний дэсвэр хатуужил дээр ч гэдэг юм нөгөө өөрийгөө ялах гэдэг нэг үг гэдэг шүү дээ. Тий. Хүн өөрөө л өөрийгөө ялдаг. Хүн өөрөө л өөртөөгөө л зэмсэлддэг гэдэг шүү дээ. Хинч чамайг ялахгүй гэдэг шүү. Тэр энэ бурхан шашны номонд ч хүртэл тэгэл хэлцэл байгаа шүү дээ, тийм шүү дээ. Өөрийнхөө тэр одоо 84,000 муу сэтгэлтэй ажиллаж одоо хүн гэгэрээс ихээр гэдэг те. Наагур нь уншиж өгж байгаа тэр лам нарын ном бол өнгөн хэсгийн одоо тэр хүнийг одоо ингээд зүгээр харахад тэр хүнийг сэрээсээ те юм ойлгосоо за энэ наан байгаа нэг жижигхэн чулууг нь ингээд аваад өгчий гэдэг л үйлчлэгээ үзүүлж байгаа гэж одоо нөгөө нэг хүний махан биений өвдөлтүүд байгаа шүү дээ. Жишээ нь бид нар яд гэхлээр ёо хуруус амар ангинж өвдөд байна. Аль өвчин намдах юм байна уу гэж уучдаг. Гэтэл ангаа ухаан дээр ч юм уу эсвэл ардын ном юу дээр дом үйл дээр ч гэдэг юм уу те нөгөө бариацлаар хийгээд цаана байгаа гол зүйлийг олж тэрийг нь зас бариацлаар анслах. Эсвэл ангаа ухаандаа яд гэхлээр энээс болж ингэж өрөвсөл үүсэж чинь ингэж өвдөж чинь гэдгийг нь олж оншилж тогтоож ангаад идэгдэг. Тэгэхгүй бид нар нөгөө наан яг л адилхан нөгөө өвчин намдах нууж байгаа юм шиг юм хийгээд байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд суудсан одоо ийм мухар сүсгүүд гэдэг ингээд бид нэр ярьж байна те. Энэ нь одоо нэг итгэл өнөмшил байгаад байна шүү дээ. Нөгөө юугаар гацсан те. Цаа утга санааг нь ойлгохгүй. Яг энүүтэй адилхан мухар сүсгтэй адилхан итгэл өнөмшлүүд бас амар их байна. Хувь хүнд энэ л яг зөв гэдэг ингээд итгэцэн нөгөө сургуульд нь заадаг, их сургуульд нь заадаг амьдрал дээр нь ч гараал те. Тэгээ тэр итгэл өнөмшлүүд чинь бас одоо энд бас хүнд одоо өсөж өгчөд аюуг саад болоод байна. Яг л энэ үнэн гээд энэ л худал гээд итгэцэн итгэл өнөмшлүүд байгаад. Энэ өөрөө бас яг нөгөө мухар сүсгтэй ер нь яг ойролцоо очно. Яг тэгэхээр би энийг л зүг ойлгоцсон юм. Ингээд сүулт нь бүр амар хотлоо байхыг мэдээд амар шокнд орчихсон байхгүй. Хүү юм би энд ингээд бүр ингээд амьдралтаа итгэцэн байсан шүү дээ. Тэгсэн чинь өөрөө хотлоо байсан биш үү гэдэг. Тэрүүнтэй адилхан яг энэ л муу гэж бодсон бодлоо бас нэг эргэж харах хэрэгтэй байгаа байхгүй. Энд чинь өөрөө мөхсөлтэй адилхан болчиход байна. Энэ л зөв шүү гэдэг ингээд амар бодсон бодол маань буруу болох тохиолдол байдаг. Тэгэхээр бид нар ерөнхийдөө гаднаас авсан итгэл үнэмшил байна. Тэнгүүтээ одоо энэ мухар сүсгүүд байна те. Ингээд бас ингээм цаад утгарчрын олохгүй ингээд юмд итгэцэн нэг л хүн сайн бол сайн. Одоо энэ л лам бол сайн ингээд тэг бусдад найдлага сэтгэлгээ байгаад байна шүү дээ.
Тэгээ энэ бүгдийг одоо нэг ойлгох асуудал чинь зөвхөн хувь хүн өөрт нь байна. Тэ? Яг өөр дээр яриад бүх учир шалтгаанаа олох юм байна гэдэг имийг одоо далд ертөнц буюу дотоод орш өөр дээрээ ирэхийг иржиж яг энэ бүх юмний цаад утгачрыг олох гээд байна. Өөрөө өөртөө эзэн байх хэрэгтэй юм байна. Гаднаас сайсан тэр нэг одоо хүч эзэмсэн тэр хүнд тэ одоо бид нар сая ярьлаа шүү дээ. Нэг өнгөцгөөн төр зургийн нэг аргалгаа байна. Үнэхээр яг бид нар яах гэж энэ хорвоо дээр төрсөн, яах гэж одоо ямар үйл зорилготой ирсэн те. Энэ минийг ингээд сонирхож байгаа хүмүүс үл ерөөсөө яг өөр дөрөө ирэх шаардлагатай болчиход байгаа байхгүй. Тэгээ нөгөө юм ерөөсөө маш их олон үнцгтэй байдгаа гэдгийг одоо биднээс ойлгоод явж шít. Нэг юмыг зөвхөн нэг талаас нь харчаад ингээд ойлгочоод тэгээ тэрийг өвнөн ингээд явжод нөгөөдхийн өөр нэг хүн өөр байдлаар ярихлаар ойлгогддог. Ийм асуудал зөндөө байдаг тийм. Тэгэхээр альва юм ерөөсөө маш их олон өнцгтэй олон талаас нь одоо нэг зааныг нөгөө сүүлнээс нь барьсан хүн нэг юм хэлээд чихнээс нь барьсан хүн нэг юм хэлээд ингээд заан гэж тодорхойлох байтал тал талаас нь барьсан хүмүүс бүгд өөр юм хэлсэн чинь заан бүхлээр байсан тий. Гэдэг шиг юмыг ерөөсөө нэг ингээд яг өөрийнхөө ойлгосон зөвхөн өөрийнхөө харсан талаас ингэж бусдад тулгах нийтийг тэгж тэгээ буруу итгэл үнэмшилгийг ингэж хэлэх гээд байгаа байхгүй би тий. Тэгэхээр одоо хүн өөр дээр ирээд өөрийгөө олоод өөрийгөө энэ зүрх сэтгэлээ чөлөөлөд ирэхин цагт энэ юмыг нэг олон талаас нь харах ийм ухамсар орж ирдэг байгаад байгаа байхгүй. Тэр нөгөө буруу итгэл үнэмшлээс ерөөдөө чөлөөлөгдөнө гэдэг утга тийм ээ. Одоо би чинь нөгөө бөөгөө зангуулаар ингээд улаачлаад ингээд бас нэг тодорхой хугацааг өнгөрүүлсэн. Тэгээд энэ хугацаанд явж байгаад манай шүтэмэн хэлж явдаг нэг үгсээр нэг нь юу гэхээр за алуу болсон болоогүй тангад лам бөө энд тэнд битгий очиж гүгээд бай. Чи зүгээр л өөртөө ядаж л тэгээд очигээд мэдэхгүй эсвэл ойлгохгүй юм байгаадаа бол чи зүгээр зөвхөн өөрийнхөө хүчинтэл гэдэг. Чи өөрөө зүрх сэтгэлээрээ тэрийг бүх зовлонд шаналж юу гэдэм үү асуудлуудаа чи өөрийнхөө доторт хийж хагаад тэгээд тэрийг нэг сайхан ингээд өөрөө засч ийн гээд өөрөө засал намар өөрөөрөө л хийгээд. Энэ нь хамгийн хүчтэй шүү гэж хэлдэг юм хэлээ л дээ. За тэгэнгүүт нөгөө хүн чи юу гэдэг нь би чинь бүү биш юм чи эсвэл би чинь лам биш юм чи яаж тийм үйлүүдийг хийж мэдэх юм гэдэгнүүдээр ойлголтоор хандах гэдэг. Тэгтэл хамаагүй байгаа байхгүй юу? Тэгэнгүүт эндээс юу ургаж гарч ирэхлээр за би өөрөөрөө хийчих. Өөрөөрөө хүчинд итгээд ингээ хийчих. Гэтэ би энийг хийхдээ яаж хийх вэ гэдэг мэдхийн тулд за би өөрөө хин бэ гэдгийг мэдэх. Нөгөө нэг далд гэж ярьслаад байгаа. Далд ухамсар, далд ертөнц миний өөрийн бие сүнс гэж юу юм бэ гэдгийг мэдэх шаардлага төртөйдөргөө үүсэж байгаа. Тэгээ нөгөө хүмүүсийн нийтлэг хүмүүсийнхаа дунд яригддаг нөгөө далд гэдэг зүйл чинь магадгүй ил болж гарч ирэх хэвээр. Тэ? Энийг ингэж дахиж бас ингэж батлаад байгаа байхгүй юу? Ойлголтоор. Тэгэхээр бид гур бүү бол тэ муу гэсэнгүү сайн гэсэнгүү тэ угаасаа энэ л угаасаа тэр хүний л өөрийнхөө нөгөөдөл бүү болоо төрсөн тэ тэр нэг улаачлал ингэ явж байна. Бурхан шашин одоо энэ номыг бол бид нар бас буруу гэж хэлсэнгөө. Зүгээр юу нь буруу байгаад байгаа юм бэ гэхээр энэ хувь хүн өөрсдөө биднэрт нь байна. Тэр тэ одоо бурхан шашны ном уншиж байгаа тэр ламд буруу алга. За яг хөө тэр тайлбарлаж өгдөг, хутуу тайлбарладаг нь бол тайлбарлаж өгдөг нь бол яг хөө тэр тухайн ламын асуудал байж магадгүй тий. Гэхдээ эцээ эцэд өнөөдөр биднэрт гол асуудал нь юунд байна гэхээр биднэрт өөрсдөнд нь байна. Бид нар одоо бүх одоо өөрсдийнх нь тэр учир шалтгааныг олох ганц өөрийгөө ойлгох юм чинь хүн өөрөө юм байна. Гадна талаас хайсан юмнууд ч юм бол ерөнхийдөө итгэж өнөмсөн юмнууд ч юм бол ерөнхийдөө
өгөөж мут багтаа шүү гэдэг юм тийм. Тэгвгөөж багт олцоод байгаа байхгүй юу. Ерөөсөө тэр шалтгааныг гаднаас хайх тусмал ерөөсөө учир шалтгаанууд нь олдохгүй. Юу бүх шалтгааныг одоо яг өөр дөрөө ирж ижил олох юм байна. Тэгээд одоо нэг тэнгэр нь найсан хүн гэлэж идэг штэ тий. Дотор байгаа тэнгэрээ тэр дотор байгаа сүнсээ мэдрэх тэрнийгээ мэдэхгүй учраас л бид нэр одоо ингээд нэг зовлон болонгууд л нэг үздэг хардаг хүн дээр очих гол эсвэл нэг лам дээр очих гол байна. Учир шалтгаан нь одоо биднэрт өөрсдөнд нь байна. Бид нар өөрсдөнд нь байгаад байгаа юм бол тэгвэл энийгээ бид нар одоо яаж хэрхэн яг өөр дээрээ ирэх вэ? Тэ. Тэгэхээр энэ чирээс яг өөр дээрээ ирж өөр дээрээ одоо ингэж төвлөрч суух. Би ч одоо сүнстэй хүн бүгд л одоо энэ харцдаг үздэг хүмүүс чинь бүгд л одоо сүнстэй амьтан хүмүүс байгаа даа шүү дээ. Тэгэхээр эднэртэй яг адилхан та нар өөрсдөө учрыг олж чадна гэж хэлэх гээд байгаа юм л да. Тэгэхээр энэ биднээсээ нөгөө ингээд нүдэнд харагдчих хэн дөр идэж одоо энэ 5 мэдрэхүүгээр мэдэрч байгаа энэ бодит гэж хэлээд байгаа юу шүү дээ ертөнц. Энийг бол хийсвэр шүү гэж хэлсэн дээдс юу бодит вэ гэхээр таны дотор байгаа сүнсэнд чинь мэдрэгдэж байгаа зүйл бодит юм аа гэж хэлсэн байхгүй юу. Тэгээ тэрийг бодоод байхдаа ер нь бол бас үнэн санагдаж байгаа. Яг одоо яг биднес нөгөө ингээд нэг тодорхой хэмжээнд ингээ нэг зүрх сэтгэлээ нэгээд явж байгаагийн хувьд тэгж ойлгож байгаа байхгүй юу. Гэтэл яг их хүмүүс одоо нөгөө ингээд далдаа мэдрэхгүй байна л да тий. За тэр хүмүүст бол одоо энэ яг харж үзэгдэж байгаа юмуд бол бодитол санагдаж байгаа. Тэгвэл нөгөө талдаа бол ийм эсэргээрээ ч яах вэ? Ер нь ийм ойлголттой байд юм байлаа гэдгийг хэлэх гэсэн. Хүн чинь нөгөө нэг өөрийнхөө доторлоо өнгөөхлөөр за нөгөө тархиныхаа оюун бодлохоо юугаар биш нэг сүнснийхээ тэр доторлоо ороод өөрөөргөө толдох юу гэдэг өөрөөхөө тэр энерги доторлоо орё гэдэг ингүүд нөгөө хоосрол оргой хоосон гэдэг зүйл нэг мэдрэгдээд ороод ирнэ. Яг тэр үед хүн нөгөө нэг хоосноос хайц гэж байдаг шүү дээ. Тесттэй мэдгүй ингээд сонио хаврасан болоод ингээд би чадахгүй юм шиг наа болиг гэдэг тий. Тэгэл нөгөө нэг хүртгэн мэдрэхүүгээрээ авдаг зүйл рүү бас ахиж авах гээд орох гээд байдаг. Тий. Тэрнээс өөр одоо ингээд нэг 5 мэдрэхүүгээрээ мэдэрдэг зүйлээсээ өөр юм байдаг гэдгийг үгүй үлээж авч үзээгүй мэдрээгүй юм чинь тий. Ойлгохгүй нь ойлгомжтой тий. Ойлгохгүй байх нь ойлгомжтой. Гэхдээ өөр лүгөө өнгийгөөд ингээд зүрх сэтгэлээ нэгээд сүнстэйгээ ингээд харьцаад ирэхин цагт бол энэ бас л бодит болох бах. Тий. Тэр хамгийн агуу хүчтэй зүйл байсан шүү гэдэг шиг байгаа юм шүү. Тэр утгаараа харин дээдс тэгж хэлж байгаа тий. Тэгэхээр одоо хүмүүнийг бүр одоо нэг сэрч ихэрх нь л бас чухал болсон цаг үе болоод байна л да. Тэгэхээр одоо бид нэр яг юун дээр одоо мухраар дагаж итгээд үнэсцэн байна гэдэг тал дээр жоохон бодох цаг ирчихээ. Тэ? Учир цаад учир шалтгааны нолоогүй юмыг бид нэр яг ингээд автоматар дагаж хийдэг юм үйлдэлүүд дээр анзаарах болчихжээ. Хоёрдугаар гэхэд одоо энэ бүр энэ л үнэн шүү гэдэг итгэл үнэмшил. Энэ л зөв, энэ л буруу гэд бүр таг хатуу итгэж өмссөн байгаа итгэл үнэмшлүүд дээр нэг анзаараад үзээрэй те. За тэгэнгүүт энэ бүх учир шалтгаан чинь ерөнхийдөө чи нөгөө нэг хүн өөрийгөө л ялна гэдэг түрүүн бабагш ирсэн шүү дээ. Бүх юм өөрт нь байдгаа. Тэгэхээр тэхийн тулд яах вэ гэхээр одоо энэ манай сургалт тий. Одоо яг өөр дээрээ ирж яг өөр дээрээ төвлөрөөд ирэхлээр бүх өмнөний учир шалтгаан нь одоо яг өөрт байд юм байна. Хизээч гадна талд байдгүй юм байна. Одоо бидний зовж байгаа шалтгаан тий. Одоо бүх асуудлууд бол зөвхөн надад өөрт байд юм байна.
хин нэгэн лам хин нэгэн үзмэр дээр очиод энэ бол засуулж байх нь бол тэр бол яг хуу засал хийгддэг болдог. Тэр бол төрхөн зураг юм аа. Бүх учиршилгаан бол өөрт байгаа юм бол би яг өөр дээрээ ирж төвлөрч бүх учиршилгаанаа бол яг л одоо энэ манай сургалтууд явагдчихэ. Тэрнээс гадна болохоор одоо бүх хүмүүс сүнстэй, бүгдээрээ амьтай. Бүгд одоо тэр өгдөл чадрууд нь зүрх сэтгэл нь нэгдэж өөрийнхөө учиршилтгааныг олсон тохиолдолд тэр чадвар чадамжууд бүх хүмүүст байдаг. Ганцхан бөөхөн гээд онцгойлоод төрсэн хүн биш. Ганц лам гээд тий цаанаасаа одоо ийм өндөр эрдэм чадлыг авсан биш. Эрдэм чадлыг цаанаасаа бүр ингээд аваад төрсэн биш. Хүн болгонд чадвар чадамжууд нь байж идэг. Энийг нээх хэрэгтэй байгаа байхгүй. Бүх хүмүүс онцгой, бүгд хүмүүс одоо сүнстэй болохоор цаанаасаа өгөгдсөн зориг, сүнсний зориг өгдөл чадварууд гэдэг нь маш өндөр юмнууд, өндөр чадамжууд байж идэг. Тэр нь хязгаарч давтагдахгүй чадамжууд байдаг. Тэгэхээр өөрийнх нь тэр цор ганц ойр тэр ганц тэр ур чадварыг өөрөө нээж олооч. Тэрүүгээрээ те тэнгэр болооч. Тэгээ нөгөө одоо бидний амьдрал ахгүй. Ингээхлээрээ бас нөгөө надад тэгж яах цаавалгаа. Юу өнөө маргаашийн хоолыг яа гэж байна, ажил төрлөө яа гэж байна. Би тийм юмтэйгээ насалж байгаа юм байхгүй гэдэг ч юм уу. Ингэж харж байгаа бас хүмүүс айгүйх байгаа. Бид нэр угаасаа ер нь бол хүн болгон л бараг тэгж харах байх. Гэтэл нөгөө нэг цаг хугацааны хөгжлөөрөө энэ тууллаараа ч гэдэг юм уу. Бид нар чинь өмнөх бараг 30 жилийн өмнө яадаг гэсэн мал ахуйгаа үйл хэрэгээсээ салж амжихгүй. За хот хүрээ төвлөрлийн газар хүмүүс нөгөө үйлдвэржилт, барилгажилт юу гэдгийг энэ ажлын ахуй нэг норм хэмжээ цаг хугацаанд баригдаад ингэ явдаг байсан бол техник технологи шинжлэх ухаан хөгжиж байна. Бидний амьдралын хэм маягийг маш их амарчилж өгч байна. Би энтэйгээ уулзахын тулд заавал гэрлүүн очихгоо боллоо, зөөр утсаараа ярьдаг боллоо, дүрсээ хардталцдаг боллоо. Мөн нөгөө AI технологи гэдэг зүйл гарч ирэх нэг жоохон мэдэхгүй байхад заавал тэрийг уншиж судлах гэдэг тэнгэр тэнхшээ нөгөөдгөөс асуучхад баг тийм юм шүү гэд хэлээд өгдөг. Энэ яаж байгаа вэ гэхээр нөгөө талаараа биднэрт нөгөө цаг хугацаа боломжийг нээж өгöd байгаа шүү. Өөрөө өөртөө ажиллах цаг хугацааг нээж өгöd байгаа шүү. Гэдгээр хараад сүнс рүүгээ орооч. Одоо та нар сүнс рүүгээ орооч гэд хэлээд байгаа шүү гэдгийг бас ойлгоорой л гэж хэлдэг. Тий, энэ тэгээд нөгөө бүр цаад оршихугаас энэ нөгөө орчлон хороогийн од гаргсын нөгөө хөдөлгөөн орчил энээсээ хүртэл юу яаж нөлөө ирж байгаа гэдгийг бас хэлхэн зүйтэй бах тий. Манай нөгөө энэ нарны аймаг чинь нөгөө галактикийн төвийг ингээ бас тойрж яваа шүү дээ. Хэдэн 100 мянган жил нэг тойрдог ч үлээ. Тэгж явахдаа нөгөө эн чинь бас яг тэг дугуй хэлбэрээр тойрохгүй л байгаа нь мэдээж. Тэгэхээр энэ галактикийн төв рүүгээ бас ойртож байгаа. Тэр нөгөө бусд гариг эрхсүүд оддоос ирэх инерц, герц нөлөөлөл нь ихсэж байгаа гэдэг утгаараа энэ хүмүүсээс хүн нэгүрээс энэ нэг өөр давтамж руу энэ сүнсээ шилжүүлээч, хувьсгаач гэдэг тийм ерөөсөө шууд нөлөө ирж байгаа байхгүй юу? Тэгээ тэрийг ч гэсэн бас ойлгоод энэ тал руу хандах юм бол тийм ээ. Сүнсээ юу өөрийнхөө энэ давтамжийг нэмий. Одоо 3 дээд байж байгаа 5 дээрөө шилжиж гэн тэгэл яриа л байгаа шүү дээ. Тэр чинь энэ утга байгаа байхгүй. Тэгэхээр ядаж энэ шинжлэх ухаанд ингээд тайлбарлагдсан энэ юмнуудыг харж үзээд тэгээ би бол одоо өөрийгөө энэ герцэд энэ өндөр герцэд нийцүүлэхгүй болохоо байсан цаг юм байна гэдэг талаас нь хүлээж аваад өөрлөгөө бас хандах юм бол энэ гарц гаргалгаа байгаа зөндөө байгаа тийм. Энэ давтамж герцийг одоо яаж дээшлүүлэхийг гэдэг юм чинь болохоор одоо бидний дандаа нэг эерэг хандлагууд байгаа шүү дээ. Зүв байх, эерэг хандлага, зүрх сэтгэлээ нээх давтамжууд байгаа шүү дээ. Ингээхийн тулд одоо бид нэр яаж амьдраад байна гэдгийг эхлээд нэг ажиллаж анзаарах хэрэгтэй болчиход байна л да. Одоо нэг энэ зовлон та яагаад зовоод байна? Юунаас зовоод байна те? Амьдрал дээр чи ямар асуудлууд тулгараад байна? Мөнгөний асуудал байна уу? Эрүүл мэндийн асуудал байна уу? Энэ болгон чинь цаанаасаа өөрөө нэг юм тохионууд байгаад байна. Өсөл хөгжлийн одоо нэг тохионууд та энэ зовж байгаа шалтгаанаа хөгжил гэдэг нэг харчих юм бол
энийг учрыг нь ойлгоод ирэх юм бол эн чинь бүр хүний нөгөө ухамсар тэлэх хамгийн нөгөө нэг шимт хөрснө гэдэг байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө нэг зовоод энэ мөнгөний асуудалд орчлоо гэл яг тэр мэдрэмжэндээ хавтал яг тэрлүүгээ нөгөө нэг хамаг анхаарлаа хандуулаад байх тусам энэ зовлон нь ерөөсөө үргэлжлээд байдаг юм байна л да. Тэгэхээр энэ байдлаа яг ингээд нэг гой хөндлөнгөөс хараад те надад ийм асуудал тулгараад байгаа штэ гэд нэг яг нэг автаж биш те яг нэг гадна талаас нь хараад тэрнийхээ учир шалтгааныг олох юм тулд яг хүн өөр дөрөө ирэх шаардлагатай байдаг байхгүй. Өөр дөрөө ирнэ гэдэг байгаа маань болохоор юу вэ гэхээр яг тэр нэг сэтгэл хөдлөл тэр нэг уур бохомдол ч юм уу эсвэл хит их баярлсан үед бол тэр өөр дөрөө ирэх биш байт юм байл та. Нөгөө нэг сэтгэлийн нөгөө нэг савлгаатай үед. Тэгэхээр нэг төр нэг зогсоод наад нэг мэдрэмжээс нэг төр гараад тий. Тэгээ нэг өөртөө нэг 5-10 минут зарцуулаад тий. Ингээд амьсгаагаа бүрэн сайхан нэг хэдэн удаа гаргаад ингээд сууж хахад тэгээ дараа нь энэ асуудал юунаас үүсээд байна гэдэг нэг жоохон том зургаар нь хараад эхлэх юм бол юмны учир шалтгаанууд нь олдчихэдэг. Тэгэхгүй яг энэ зовсон мэдрэмжэндээ л хавтаад ах юм бол гарц гаргалгаа нийцэж гарч чадахгүй шүү гэдэг тий. Тийм. Гар дээр нэг шалбарчлаа гэхэд хүн яана шалбарчлаа гэл тэр өвчнөө мэдрээл байгаад бол юу хийхгүй. Тэрний оронд би нэг яаж ангаах вэ? Алуу газ нэг лент авчираад наач хийж гэдэг ч юм уу. Яг энэ шиг ингэж бас нэг жоохон тэр нэг тарих оюуны тэр нэг авталт гэдэг зүйлээсээ жоохон хүнд өрөөд өөрийгөө хөндлөнгөөс ажиглаад яаж хийж нэгээд ингээд нэг ерөнхий зургийг хараад ирэхлээр угаасаа асуудал шийдэгдэнэ. Тэр ерөнхий зургийг олж харахад мэдээж өөрийгөө тэлэх ухамсараа нээх сүнстэйгээ ойртох юм болоод байна л та. Одоо бид нарт энд одоо хүмүүстэй энд өвдөөл одоо өвчний шалтгаанууд чинь янз шүү дээ тий. Тэгэл усан нунах ч юм уу одоо хараа муудах тий. Тэгэл бөөр хөл гар гээл болоо бүхэл юмнууд өвчин гээл хүмүүст ингээл тохиолж байдаг тий. Даралт нь амир хэсэл эсвэл нууруу хуян амир хитцэн хүмүүс байгаад шүү дээ. Эднэр чинь цаанаа өөрөө учиртай юм байна. Яг ийм болонгууд л шууд нөгөө нэг имлэг дээр очиод юм тариа эсвэл одоо ингээд шинжилгээ өгөөл яваад өгөөлэдэг тий. Энэ нь өөрөө цаанаа ингээд нэг юм сүнсний дохио өөрийн чинь хөгжүүлэх тийм дохио байгаад байна. Бүх өвчин бол яг өвчнөр мэдрэгдэж ирж байгаа ухамсар юм аа. Тэгэхээр энийг бол яг тэгж нэг шууд одоо автоматар имлэг юм уу им тариа хэрэгэлдэг юм болоод яг тэр өвчин дээр төвлөрөөд ирэхлээр яг яагаад өвдсөн учир шалтгаан нь тайлэгддэг. Тэгэхээр тэр ерөөсөө им тариа эмчин ерөөсөө шаардлагагүйгээр одоо идэгдэг. Ийм байгаад байгаа байхгүй одоо бид нэр. Хүний тэр сүнс дотор энерги эрчимд тийм их хүч байдаг гэж тийм. Тэгэхээр л одоо сайхан өөр дөрөө ирж өөрийгөө ажиглаж эхлээд хамгийн эхлээд ажиглаж анзаарах хэрэгтэй байгаа юм тийм. Одоо түрүү нэг бабаг ширс одоо ингээд өөр дөрөө төвлөрөөд одоо тийм бясалгал ч юм уу одоо ийм яг ч юм ингэж явах цаг заалхаа гэд одоо хүмүүс тийм байгаа шүү дээ яг амьдралтаа угаасаа шалтгаан тооцох юм зөндөө байдаг. Шалтгаан тооцох юм зөндөө байгаа. Тэрнийхээ тэр бол яг ингээд яг байж болно. Та заавал тийм газар явахгүйгээр эхлээд яг над дээр юу тохиолдоод байна гэдгээ маш сайн ажиглах хэрэгтэй эхлээд. Анзаарах. Тийм. Тийм нэг бодлынхаа ингээ бүр тасралтгүй үргэлжилж байгаа энэ бодолтой автаад яваад байна те. Энэ бодлын энэ тасралтгүй энэ урсгалыг бас жоохон зогсож тийм зай гаргах нь одоо энэ өөрлөгөө хандах бас нэг ийм хаалга жоохон ч гэсэн завсар зай гаргаж өгж байгаа асуудал байгаа. Тэгээ тэр яг нэг 5-10 минут эхлэл шүү дээ тий. Эхлээд нэг 5-10 минут ингээд өөрийгөө тайвшруулад амьсгалаа намсгаад тий. Ингээд өөр дөрөө төвлөрөө суух чинь тэр бодлоо чөлөөлж тэнд зай гаргаж өөр одоо талдаас юм уу сүнснээс юм уу юм орж ирэх ийм боломжийг олгож байгаа. Ийм хөвшил суух хэрэгтэй. Энд бас үйлдэл хийх хэрэгтэй л байгаад байна л да тий. Нөгөө шууд ихэл гэдэг нэг үг. Тий ихэл тий. Тэгээд ирэхээр энэ үйлдэл чинь дадлуулаад ирэхээр цаашдаа ингээд дадал чинь ингээд ихсээд нөгөө амьдралын хөвшил болно гэдэг ч тий.
хүн нөгөө нэг алхах гэдэг чинь юм эхлэхийн тулд те алхаа зүгээр суугаад ахаар ядаж нэг үйлдэлээ. Тийм. Гэдэг утгатай адилхан л байгаа байхгүй. Мөлхөжсэн ч яах вэ? Заавал гүмхэд яах вэ те? Тий. Мөлхсөн ч болно ядаж. Тийм. За тэгэхээр өнөөдөр бол бид гурав сайхан ярилцлаа. Боломжгүй зүйл гэж юусоо байхгүй. Өөр дөр ирсэн цагт өөр дээр ирээд ажилд анзааргаа хийгээд ингэ явж хахад тэр одоо яагаад өвдөд байгаа, яагаад мөнгөний асуудалд орчих гэдэг учир шалтгаанууд бол хаяндаа яг өөр дөр ирсэн тохиолдолд зогсолт хийгээд те тэр нэг хавталтаасаа гараад өөр дөр ирсэн тохиолдолд боломжгүй зүйл гэж юусоо байхгүй. Та өнөөдөр зовж гин үү? Та өнөөдөр мөнгөний асуудалтай байна уу? Наадах чинь таны одоо бүр өсөж хөгжилтийн чи ихний одоо тэр жижиг хөшүүрэг байгаад байна. Асар том хөшүүрэг байгаад байна. Энийхээ учрыг та олчих юм бол та өшөө илүү өсөж хөгж дэвшгээд байна тий. Тэхийн тулд та өөр дээрээ ирэх шаардлагатай байна. Тэгээд үнэхээр цаашдаа яг ийм асуудалтай бол тий манай сургалтыг сонирхоорой тий. Одоо манайх бүтээгчдийн ертөнц гээд пэйж хуудастай байна. Бүтээгчдийн ертөнц гээд YouTube сувг байна. Тэгээд манай энэ бичлэгийг сайхан цааш нь шеэрлж түгээж өгөөрэй. Олон нийтэд түгээж өгөөрэй. Тэгээд өсөн дэвж ертөнц гээд пэйж хуудас байгаа. Энд манай мэдээллүүд ерөнхийдөө явагддаг. Тэгээ манай сургалтууд 7 хоногийн сарын VIP сургалтууд ер нь явагддаг. За тэгээ өнөөдрийнхөө подкастыг ингээд өндөрлөх үү. За тэгээ. За баярлалаа. За дараагийн дугаар хүртэл баяр таа. За баяр таа.